хэлсээр ялгах ярилцахыг хүсэж байна. Би та хаяа хэлээ. Төсөл хэлбэрийн талаар ярилцсан. За сайн байцгаана уу. Ингээ манай Global MBC студийн дууранд өнөөдөр Солонгос улсад болж байгаа Солонгос улс дахь бизнес аялал ивент арга хэмжээ өртөж байна. За энэхүү арга хэмжээг голлон зохион байгуулсан бүсгүй маань энд сууж байна. Солонгос улсын Globgate компанийг үүсгэн байгуулагч, за мөн эдийн засгийн чөлөөт инновацийн хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн их тунгалаг. За сайн байна уу, баярлалаа. За энэхүү арга хэмжээнийхээ талаар манай үзэгчтэй уулзахгүй юу? Ер нь одоо Монголоос бас олон хүмүүс ирсэн байна, Солонгосоос бас ирж оролцлаа тий. Энэхүү арга хэмжээгээ урд нь одоо чи энэ удаа хэд дэх удаа нь болж байна? 7 дахь удаа. За баярлалаа. Тэгээд бизнес аялал гэхээсээ илүү яг хуу монгол хүн одоо монгол хэл дээр илүү ойлгомжтой болох аялал гэдэг нэрвэгцэн. Гэхдээ ерөнхийдөө бизнес митинг програм буюу одоо тий үйлдвэрлэл эрхлэгч, брэнд эзэмшигчийг одоо бизнес эрхлэгчтэй хооронд нь холбох юм хөтөлбөр байхгүй. За тэгээд 7 дахь жилдээ хийж байна. 2023 оноос эхэлсэн. За тэгээд жилдээ бол 2 удаа хийгддэг. За анх бол 5 хүний бүрэлдэхүүнтэй хийжсэн байгаа. Тэгээд бизнес эрхлэх сонирхолтой юм хүмүүсийг 5 хүний бүрэлдэхүүнтэй хийжсэн бол одоо бол бидэн дээр Монголын стартапууд те бизнесээ хөгжүүлээ, Солонгостой холбоотой ямар нэгэн бизнес хий гэсэн сонирхолтой хүмүүс бол саяны одоо 10 сард ирэхэд бол 600 гаруй анкет ирсэн. Манайх нэг хуудас одоо бизнес төсөл авдаг байхгүй, нэг хуудас загвар гаргаад тэгээд тэрнээс одоо ингээд шүүхтэд маш цөөхөн хүн одоо сонгон шалгаруулж авах хэмжээний болсон байгаа. За тэгээд ингээд 10 гаруй хүн маань ирээд одоо хүн гэж бас ярьж болох бах те бизнес эрхлэгч компаниуд, албан байгууллагууд гэсэн үг шүү дээ. Байгууллага төлөөд ирж байгаа юм хүмүүс маань ирээд за тэгээд Солонгостой байгаа хүмүүс маань бас их өргөнөөр оролцдог болж одоо ганцхан Монголоос те Солонгос бүтээгдэхүүн хайхаас илүү Солонгост байгаа хүмүүс маань илүү их одоо Солонгос бүтээгдэхүүн үйлдвэртэй холбогдоод одоо хэдэн жилийн дараа Монголдо буцахаараа юу хийх вэ гэсэн судалгаагаа хийгээ суурай тавиад ингээд маш ихээр оролцдог болж байна. За тэгээд энэ удаага 7 дахь жилдээ хийгээд бид нар одоо гоо сайхны чиглэлээр явлаа. Тэгэхээр энэ арга хэмжээнд орж байгаа хүмүүсийн хувьд заавал нөө бизнес эрхэлдэг биш ч гэсэндээ ерөнхийдөө стартапаа нээх гэж байгаа хүмүүс бас оролцож болно тийм ээ. Тийм. Яг хуу бидний одоо ирж байгаа зочдын маань донд болохоор одоо яг гоо сайхан жишээлбэл явж байгаа шүү дээ тий гоо сайхны аялал гингүүт гоо сайхны чиглэлээр ажилтгүй. Гэхдээ одоо гоо сайхны салбар руу орё гэсэн төлөвлөгөөтэй хүмүүс. Одоо нэг хэсэндээ зах зээлийн судалгаа хийж ийн гэсэн үг байхгүй тийм ээ. Ийм хүмүүс маань бас оролцож байгаа. Тэгээд ер нь бол ингээд хараад хахад бид нэр 3 жилийн турш 7 дахь удаа хийсэн байхгүй. Тэгэхэд хүмүүс бол тухайн үедээ шууд гэрээ хийгээд уулзаад явж байгаа хүмүүс ч байна. За очиод нөгөө юмаа тооцож үзээд, бодож үзээд эргээд хэдэн сарын дараа холбогдоод гэрээгээ хийж байгаа ч хүн байна. Бүр ингээд нарийн тодорхой төлөвлөгөө гаргаад судлаад те 2 жилийн дараа 3 жилийн дараа ингээд холбогдож байгаа хүмүүс ч гэсэн байдаг байхгүй. Тэгэхээр энэ маань яаж нэ гэхээр хүн маань анх одоо бизнес эрхлэгч маань анх ямар зорилгоор ирсэн те судлах гад ирж гин үү яг байгууллага хайх гад ирж гин үү ийм бүтээгдэхүүнээ хайх гад ирж гин үү гэд янз бүрийн зорилготой байгаа. Тэгэхээр хүн болгоны зорилгын дээр бид нар бол хязгаарлалтайхгүй яг л одоо та бизнесээ их явуулдаг тийм хүн л оролцох хэрэгтэй гэсэн бидний зүгээс болвол тийм шаардлага байхгүй. Хамгийн гол нь бизнес хийх хүсэл сонирхолтой хүмүүсийг л илүү хамруулж байгаа гэсэн. Тэгэхээр ирж байгаа хүмүүс маань тодорхой хэмжээний төлбөр төлөөд энэ арга хэмжээнд оролцдог тийм ээ. Тэгээд энэ арга хэмжээнд оролцсноороо одоо Солонгостойгоо бид нар жишээлх юм бол амьдарч байгаа ч гэсэндээ бас ингээд үйлдвэрээр тэр болгон яваал ингээл танилцаад байдаггүй шүү дээ. Тэгээд ялангуяа Солонгос улс чинь одоо жижиг дунд янз бүрийн үйлдвэр байна. Чанартай, чанаргүй байна. Бүр нэг зүгээр нэг бараг нэг гэртээ нэг хийдэг нэг чанаргүй баталгаагүй бас тийм газрууд ч байдаг юм билээ шүү дээ. Тэгэхээр яг танахаар ингээд дамжуулаад үйлдвэрээ олсноороо тэр үйлдвэрүүдийнх нь онцлог нь яг юу вэ? Одоо илүү давуу тал нь юу вэ? Нэгдүгээрт бол манай байгууллага төрийн байгууллага байгаа. За дээрэс нь энэ бол мужийг хамарсан эдийн засгийн газар байгаа. Тэгэхээр бид нар яадаг вэ гэхээр Солонгос талдаа маш их боломжийг олгодог байхгүй. Тэр байгууллагуудыг бүртгэж авна.
тэдгээр байгууллагуудаас сургалт зөвлөгөө өгнө тий. Одоо экспортын талаар мэдээллүүдийг өгнө. Экспортод бүтээгдэхүүн гаргахын тулд бичиг цааснаас нь ахуулаад тийм ээ. Одоо ийм зүйл бэлдэх ёстой шүү гэдэг мэдээллүүдийг өгнө. За хоёрдугаарт нь гэх юм бол тэрхүү байгууллагуудад яг бодитоор экспортод гаргахад нь баяртай холбож өгнө гэх мэтчил маш том одоо ингээд олон талын дэмжлэгүүдийг өгдөгөө. Үүнийхээ хариуд буцаагаад бид нар тий яг ингээд манай засгийн газрын байгууллага тий төрийн байгууллагаар дамжуулаад манай одоо урьж авчирж байгаа Монгол гэлтгүй олон орны хүмүүс ирдэг л дээ. Эдгээр хүмүүст тодорхой нөхцөлтэйгээр одоо боломжоор ингээд хангасан тийм гэрээ хилцэл хийх ёстой гэсэн шаардлагыг бүр хатуу тавьчихдаг байхгүй. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр эрсдлийг хамгаална гэсэн үг. Бид нар хэр баргийн тий дуртай хүн бол очоод солонгос үйлдвэртэй харьцаж чадахгүй. Энэ бол маш хэцүү. Нэгдүгээр тэр байгууллага бол бүхэл бүтэн Монгол гэдэг зах зээлийг нэг байгууллагт хариуцуулж өгөхдөө өндөр шаардлага тавина. Харин манай одоо центрээр дамжаа тий манай энэ байгууллагаар дамжиж байгаагийн хувьд бид нар жижиг дунд үйлдвэрлэл солонгосын жижиг дунд стартап танигч дэмжээ нөгөө талынхаа Монгол стартапаач гэсэндээ боломжтой нөхцлөөр нь дэмжиж гэдэг энэ боломжийг тавьж байгаа. За тэгэхээр эрсдлийг хамгаалж байна, боломжийг тавьж байна. Гуравдугаарт бид нар шалгууртай бүх зүйл маань солонгосын одоо түрүү ярьсан шүү дээ. Гэртээ одоо хендмейд бүтээгдэхүүнүүд байна. Мэдээж хэрэг бид нар ингээд солонгос маань бол бизнес эрхлэгчтэй аягүй гоё хүлээж авдаг. Тэ иргэдэн ингээд хэр боргийн юм дээр сурж гэнэхгүй гадаа годомжиндаа юмаа хийгээ зараад борлуулаа хүнсээж хүртэл тэгээд идээд явж байдаг. Гэхдээ цаанаа стандарт гэж байдаг. Тэгэхээр бидний хувьд бол ялангуяа гоо сайхан амин дэм хүнсний бүтээгдэхүүн дээр солонгосынхон хуулийн дагуу байх ёстой бүх стандартуудыг одоо шалгаар хангасан тэр үйлдвэрээр сонгоно. За өнөөдөр гэхэд л очсон үйлдвэр маань гэхээр юу гэхээр ганцхан одоо тий веган үйлдвэр биш. Европын EU веганч байдаг юм уу? ISO-гоч байдаг юм уу тий? CGNP ч байдаг юм уу? Энэ бүх стандартуудаа авцсан. Тэгэхээр яаж вэ гэхээр бид нар одоо энгийн бие очоод тий бизнес эрхлэгч би ингээд очиод хаалгын төгшөөд би танаа бүтээгдэхүүнийг сонгоод одоо ингээд судлахсан юм а гэвэл за гэж байгаа ч гэсэндээ маш өндөр тоо хэмжээг өгөн тим хэмжээний үйлдвэр бол маш өндөр шалгуур тавина гэсэн. Манай байгууллага тий манай энэ төрийн байгууллага бол тэр бүх болгоныг одоо ингээд өндөр шалгуураар өөрийнхөө одоо юу хөө одоо энэ системдээ тий бүртгэж аваад холболт хийж байгаа гэдгээрээ онцлог талтай. Тэгэхээр баталгаатай. Тэгэхээр эрсдэлгүй. Миний бол хийж хараад байгаа байхгүй. За тэгээд одоо энэ танахаар ингээд дамжуулаад үйлдвэрүүдтэй уулзаад бараа бүтээгдэхүүнийг сайн судлаад тэгээд нэг хоёр арга байгаад байна тий. За нэгдүгээрт нь эсвэл өөрийн брэнд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой. За нөгөөх нь болохоор тухайн байгууллагын тухайн бараа бүтээгдэхүүний албан ёсны дистрибьютор болох боломжтой. Ийм байгаа юм байна. Тэгэхээр энэ хоёрын талаар бас хүмүүст хэлэхгүй юу. Аль нь зүгээр гэдгийг тэгээ ямар ялгаа байна те. Ерөнхийдөө бол өнгөрсөн 7 удаагийн бизнес аял дээр бид нар за 20 орчим брендийг одоо аль биесны дистрибьютороор Монгол руу оруулсан байна. За тэгээд өөрийн брэндээ одоо бас нэлээд агуу 10 бол хүрсэн байгаах гэж бодож байна. За их нарийн тоолоог байна. За тэгэхээр өөрийн брэндээ гаргасан бас бизнес эрхлэгчид байна. 7 удаа хийхэд те аягүй сайн үр дүн гарч байгаа. Хамгийн гол нь энэ бизнесүүд маань амжилттай үргэлжилж байгаа. За тэгэхээр энэ дээр бол хоёр төрлийн ялгаа байгаа. Нэг нь бол хөрөнгө оруулалт. Энийг бодно гэсэн. Би өнөөдөр өөрийнхөө бизнесдээ хэдийн хэмжээний одоо хөрөнгийг зарцуулаад бизнес эхлүүлэх боломжтой юм. Бүтээгдэхүүнийг гаргах боломжтой юм тий. Үнэхээр би өөрийн брэндээ гаргахыг хүсэж байгаа бол тэр брэндтэй би олон жил одоо ажиллах хэрэгтэй болно тий. Тэр сэтгэл зүйн байдал хэр бэлтгэгдсэн гэдэг зүйлээс хамаарна гэсэн. Тэгэхээр яг хо солонгос талаас нь хараад үзэх юм бол хоёр зүйл гэж байгаа л да. Нэгдүгээрт нь өөрийн брэндээ гаргавал заавал тоо хэмжээ яригдана гэсэн. Хөрөнгө оруулалт бас нэлээд хэмжээний байна тий. За нэг төрлийн бүтээгдэхүүн бодъё л да. Савн байлаа гэж бодъё тий. Тэр савнг бид нар яг үйлдвэрлэлээ гэж бодоход нэг юм хатуу савн байлаа штэ. Бид нар цаасан хайрцаган дээр одоо эко маягаар хийя гэх юм бол цаасан дээр хевлээд хийхэд одоо хэдэн мянган ширхэг байх ёстой ч гэдэг юм а тий. За цаасан дээр зүгээр юмаа наагаад хийхэд одоо арай бага тоо хэмжээ болно ч гэдэг юм а тий. Инхээр өөрийн брэндээ үйлдвэрлэхдээ тухайн үйлдвэр маань мэдээж хэрэг нэг бүтээгдэхүүнийг ингээд нэг тоогонд доторч гэдэг юм уу те үйлдвэрлэхэд юу ааштай тухайн үйлдвэрийн бүтэн одоо үдийн ажилчдын цалин орж байгаа тийм ээ. Энэ бүхнээс хамаарат бид нэр одоо 5,000 ширхэг савн үйлдвэрлэж өгнө нэг өдөрт.
Тэгэхгүй бол үйлдвэр маань ашиггүй болно ч гэдэг юм те. Асал үйлдвэрлэлийн зардалтыг одоо танах нөхөж өгнөч гэдэг юм ийм зүйл яригддаг. Хоёр дахь юм бол бас сав баглаа бодлын асуудал яригддаг. Ер нь бол те үйлдвэрлэлийн дотоод одоо үндсэн түүхий материалаар үйлдвэрлэж байгаа тэр тоо хэмжээнээс илүү сав баглаа бодол болон савн дээр хэвлэгдэж байгаа тэр хэвлэлийн процесс материалаас хамаарат яг өөрийн брэнд гаргах тоо хэмжээ шаарддаг гэсэн үг. Тэгэхээр ихэнх үйлдвэрүүд бол 10,000 шиг байдаг. Тэгэхээр энэ маань яах вэ гэхээр өөрийн брэндийг гаргах чаа бол нэг дор их хэмжээний хөрөнгө оруулалт хийнэ. Гэхдээ аль биесны дистрибьютор болохоос хамаагүй харьцангуй хямд үнээр үйлдвэрлэх боломжтой. Энэ дээр нэг зүйл анхаарах нь болохоор бид нэр өөрсдийнхөө брэндээ үүсгэсэн бол тэр цагаас ахуулаад бүтээгдэхүүн бэлэн болсон цагаас ахуулаад бүгдээрээ одоо каталог байт юм уу те дизайн байт юм уу маркетинг байт юм уу тэр бүх зүйлээ өөрөө хариуцна гэсэн үг байхгүй юу. Манай зүгээс бол найдвартай лабораториор хангаж өгнө, найдвартай үйлдвэрээр хангаж өгнө гэсэн үг. Тэр бүх үйлдвэр маань олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай юм байна гэсэн үг. За тэгэнгүүт хоёрт нь аль биесны дистрибьютор тийм. Нөгөө миний өөрөө хийх ёстой дизайн, маркетинг тэр одоо бүх зардлууд маань өөр компани миний өмнөөс хийцэн байна. Гэхдээ энэ бол миний брэнд биш, тухайн брэндийн аль биесны дистрибьютор. Тэгэхээр энэ зардлуудыг маань нөгөө аль биесны дистрибьюторын одоо тэр эзэмшиж байгаа компани маань бүтээгдэхүүний үнэндээ шингээсэн гэсэн үг. За тэгэхээр өртөг бол өндөр болно. Харин эсрэгээрээ тоо хэмжээ багаар яригдана гэсэн үг. Гэхдээ л ер нь байгууллагууд бүхэл бүтэн түрүү хэлсэн шиг Монголын зах зээлийг өгж байгаа тохиолдолд бүхэл бүтэн нэг орны өгж байгаа тохиолдолд өндөр тоо хэмжээгээр бол яригдана. Гэрээгээ яаж ч одоо нэг жилээр хийглээч гэсэн те жилдээ хэдэн 100 саяын борлуулалт хийх вэ гэдэг ийм зүйл бол яригдана. Манай хувьд бол бизнес аяллаа хүрээнд бид нар бол байгууллагуудаа сонгон шалгаруулад бүх зүйл өөрчлөлт төлөвлөгдсөн байдаг. Хүмүүсээ одоо аялалд ирэхээс өмнө бид нар хэд хэд удаагийн уулзалт хийцэн хүлээж аваад бүх зүйлээ ингээ нарийн тодорхой ярьсан байдаг учраас за одоо ийм хүмүүс ирнэ хамгийн бага тоо хэмжээг тэд байлгах хэрэгтэй. Та окей гэж яхан бол танай байгууллага манад бол оролцох боломжтой гэдэг юм. Тэгэхээр Монгол талдаа ч гэсэндээ бид нар шалгууртай, Солонгос талдаа ч гэсэндээ шалгууртай болсон гэсэн үг. Тэгэхээр Монголоос ирсэн хүмүүс маань яг ямар арга хэмжээ болоод тэр хэдэн үйлдвэрээр явв. За Солонгосоос бол би яг өнөөдөр ирсэн шүү дээ. Солонгост байгаа хүмүүстээ зориулж яг нэг өдрийн ивент буюу 5 үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг танилцуулаад нэг үйлдвэрээр ороод тэгээд нөө шаардлагатай хэрэгтэй одоо мэдээллийг өгөөд бараа бүтээгдэхүүний мэдээлэл болон илтгэл тавигдсан тийм. Монголоос ирсэн хүмүүст болохоор ямар арга хэмжээ явуулдаг. Тийм. За өнөөдөр бол Солонгост байгаа хүмүүстээ зориулаад ингээд үйлдвэрөө 5 үйлдвэр тавуулцаад нэг үйлдвэрээр ороод ингээд 6 компанитай уулзж байгаа. Хөрөнгө оруулалтын талаар маш үнэтэй одоо зөвлөгөөг алдартай одоо хөрөнгө оруулагч дээрээс нь хөрөнгө оруулалтын компаниудыг удирддаг ийм хүн маань ирж үнэтэй зөвлөгөө өглөө. За тэгээд Монгол бас мэрэгчлэлтнүүд ирж Монголын бизнес орчин болон маркетинга хэрхэн хийх вэ, сошиалын талаар ингээд сургалт хөтөлбөрүүд орсон ийм ивент бол Солонгост байгаа хүмүүстэй зориулж хийсэн. За Монголоос болж ирж байгаа хүмүүс маань бол 2 төрлийн экспод орсон. За нэг нь болохоор эмийн ургамал үйлдвэрлэсэн тэр гоо сайхан хүнс витамин амин тийм байдаг тийм экспо орчдор бол оролцлоо. За нөгөөх нь бол гоо сайхны бүтээгдэхүүний экспо. Энэ хоёр экспо нь хоёулаа олон улсын экспо байгаа. За тэгээд бид нар бол бизнес аяллахаа туршид 6 өдөр үргэлжилж байгаа. Ивентээс гадна 2 төрлийн экспоноос гадна амин дэм болон одоо үс биеийн арчилгааны бүтээгдэхүүний үйлдвэрээр зочилж байгаа. Инхээр нөгөө төрөлжүүлээд өгч байгаа гэсэн үг байхгүй. Хүмүүс маань сонголт ихтэй болж байгаа. Өнөөдрийн ивентээр гэхэд одоо 6 компанитай уулзж байгаа бол экспон дээр 200-300 компанитай уулзж байгаа. За тэгээд үйлдвэрүүдээр те витаминых байна, үснийх байна, биеих байна. Дараа нь бас өнөөдрийн орсон те арьс арчилгааны ийм үйлдвэрүүд байна гэсэн үг. Тэгэхээр ингээд тухайн хүнд бизнес эрхлэгчид маань сонголт айгүй өндөр болж байгаа гэсэн үг. За тэгээ бизнес аяллаар ирсэн хүмүүс зөвхөн аялахгүй мэдээж хэрэг уулзалт ажил гээд яваад байхгүй. Бид нар бас дундуур нь амардаг, аялдаг төлбөртэй байлаа тий. Чонжуугийнхтоор одоо ингээд зугаалаад жуулчлалын газруудаар ороод тийм ээ. Одоо маргааш нөгөөдөр гэхэд бид нар далай бас явна. За тэгээ шопинг хийн ингээд ер нь бол хөтөлбөр нэлээд шахуу. Тэгтээ энэ бол богино хугацаанд тоглолт үзэн бас тий. Тэгэд энэ болгоны бол амжуулж чаддаг байгаа. За ингээд манай тунгаа маань өөрийнхөө мэдсэн сурсан Солонгос улсаас тий хөгжилтэй улсын орноос мэдсэн сурсан зүйлээ бас бусдаа түгээж бусдыгаа бас одоо бизнесийг нь стартапыг нь хөгжүүлэх тал дээр бас тодорхой хувь нэмэр оруулж явж байгаа нь бас бахархмаар байгаа. Тэгээ энэ ажил үйлсэнд үргэлж одоо өөдрөг
байх болтугай гэж өрөөё. За ингээд маш их баярлалаа. Тэгээд одоо туудахгүй ивент маань болох гэж байна тий. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа ороод үзье. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд нэг Жилд хүн 2 удаа болдго юм биш үү ер нь тий? бизнес 10 сар, аялал 4 маань сар. 2 удаа болдог гэсэн.